Яролнон сонсох түн язгууртан дээдсийн ухаанаас ундаалж үндэсний эрхэм зүйлс итгэл үнэмшлэн бадрааж Монголон эрхэмлэн хүндэтгэж мөнх тэнгэрийн хүчин дор хөх Монгол сэрж байна. Хэлж Монгол. Монгол үндэсний хувцас чинь аяйгуу тийм зөндөө олон жилийн туршид нөгөө нэг боловсронгуй болж ирсэн болохоор одоо юу гэх технологи бүх зүйлийнх нь хувьд харьцангуй одоо санаа авах зүйл их гарч ирдэг. Тэгээд мөн дээр нь одоо бусад улсуудтай харьцуулахад үндэсний хувцас гэдэг маань яг жилийн дөрвөн улиралдаа зохицоод одоо илүү өргөн одоо ашиглахад илүү өргөн хүрээний тийм хувцснууд байдаг. Одоо яг халуун орныхан гэхэд одоо дулаан орныхан ганцхан ээлжийн хувцас гэдэг бол Монгол одоо Монголын хувьд жилийн дөрвөн улиралтай учраас хувцас маш олон тийм хувирах боломж бид нарт байдаг. Тэгээ мөн дээр нь яг гадаад дотоодын тэмцээн уралдаанд оролцоход одоо ганцхан хувцас заагуурч те бүх талаараа урлагийн талаар дуу хөгжим талаараа үндэснийхээ одоо хэв шинжээг илүү ингэж харуулсан нь одоо илүү хүмүүсийн одоо анхаарлыг татах юм байна гэдэг хүмүүс ер нь ойлгочод байгаа гэж би ойлгоод байгаа. Тий хүн болгол яг тэрийг яг зөв зүйлэн гэдэг ингээ яриад байгаа байхгүй юу. Тийм болохоор хувцас тал дээрс яг тэр нь илүү давмгай байх юм бол мэдээж өөрийнх нь улсын одоо хэрэглээнд байдаггүй те одоо бүр шинэлэг зүйлийг хүмүүс хайж байгаа учраас яг энэ нөгөө хүмүүсээ сонирхож байгаа яг энэ үе дээр хүмүүс яг тэрийг нь илүү ингээд төлхөө харуулад өгөх юм бол бид нарт одоо яг гадагшаага одоо өөрийгөө ч таниулах тэр мөн улс үндэснээ таниулах тэр айгүй их өргөн боломж яг энэ үед бид нарт айгүй их одоо нээлттэй болж байгаа. Бүх зүйлд хүн яг өөрийнхөө давуу талыг ашиглах нь айгүй зүйтэй гэж боддог. Тэгээд хамгийн гол нь би гэдэг хүн хинбэ гэдэг хамгийн түрүүлж таниад те тэрэн дээрээ илүү давуу талаа бусдад харуулах үүднээс одоо ажиллах юм бол яг тухайн хүний мөн чанар нь гарна мөн дээр нь яг чи өөрөө юу хүнд хүрэх гээд хүсэж байгаа. Тэгээ тэрийг илүү яг би хүнээсээ илүү дотроосоо гадагшаага илүү гарах юм бол тэр нь одоо ямар ч хувцас байлаа гэсэн те бидний хамгийн том давуу тал болдог. Тэгэхээр чинь одоо энэ сошиал ертөнц маш их хөгжсөн үед хүн болгон одоо хаанхын л бол ямар хүмүүсийн бүх одоо юу гэх мэдээллийг хангалттай авах боломж байгаа. Тэгээд юу гэх тэр дундаас юугаараа ялгарч чадах юм бэ гэх юм бол ганцхан би гэдэг хүн одоо юу гэх энэ хорвоо дээр ямар одоо зүйл бүтээх гэж ирсэн тий. Тэгээ би гэдэг хүн хинбэ гэдгийг хамгийн түрүүлээд хамгийн гол нь таниад тэгээ бусдад яг тэрийгэ яг өөрийнхөө өнцгөөс л харуулах тэр нь бол хамгийн зөв гэж боддог. Тэгэхээр хүмүүс болохоор юу гэх би бинтэйгээ юу гэх өрсөлдөөд ч юм уу тий би энэс одоо юу гэх энэмгээрээ илүү гарна гэдэг тэр утгаараа биш тий зүгээр би энийгээ яг ийм өнцгөөс нь ингэж харуулмаар байна гэдгээ хамгийн гол одоо өөрхийн барих зүйл болгоод ажиллах юм бол энэ дээрээ залуу дизайнерууд ч юм уу тэ маш их амжилт олох боломжтой. Тэрнээс тэргүй одоо хувцас заагуурын ертөнц одоо туйлдаа хүртэл хөгжсөн энэ үед тийм хамгийн гол нь би хүнээл гадагшаа гаргаж ирж зүгээр ертөнцөө хүмүүст хуваалцах тийм л байх юм бол өөрт давуу тал авих боломжууд. Залуу хүмүүсийн хувьд гэх юм бол бид нар
юмыг эхлэх гэж те одоо юу гэх материалыг бааза бүрдүүлэх гэж дахиад зөндөө олон жилийн хугацаа зарцуулдаг л да. Тийм болохоор миний хувьд болохоор тэр олон жилиг одоо тэрэн дээр зарцуулсан тий бүх зүйлээ бүрдүүлсэн одоо манай одоо өмнөх үеийн дизайнерууд ч юм уу эсвэл өмнөх үеийн үйлдвэрлэгчдээ тэрнтэй залуу хүмүүс нь илүү хамтарч ажиллаад тэгэх юм бол илүү нөгөө хурдан нөгөө хөгжих боломжтой гэж бодож байгаа. Тэгээд тэртээ тэргүү бидний нөхцөлд гэх юм бол айгүй зөв боломжтой үе нь одоо яг бүрдсэн байгаа. Жишээ нь бидний уртлын одоо дизайнеруудын хувьд ч юм уу тий бүтээгчдийн хувьд яг хуу цаг хугацааны хувьд жоохон хаалттай ч юм уу тийм үе байсан байж магадгүй л дээ. Тийм болохоор энэ хоёр үеийн хүмүүс хоорондоо нийлж юм хийх юм бол илүү хурдан цаг хугацаа хэмнээд мөн дээр нь айгу хурдтай энэ нөгөө загварын ертөнцийг хөгжүүлэх боломж байгаа болов гэдэг үднээсээ би бол тэр талыг илүү олж харж байгаа. Масаараа тэр хүмүүсийн чи үзэл бодол одоо өөрсдийнх нь боддог бүх зүйл хоорондоо ондоо байгаа шүү дээ тий. Тэгээд дизайнеруудын хувьд ч гэсэн өөрсдийн гэсэн онцлогтой бүгд ондоо хүмүүс байдаг. Тийм болохоор дизайнерууд нь хоорондоо нэгдээд тий. Тэгтээ яг өөрсдийнхөө өнцгөөс бүх зүйлээ харуулад тэрийг хүрээлсэн хүрээлэгчтэй одоо юу гэм өөрсдийнхөө бүтээлийг танилцуулаад тэр хүрээллийнх нь тэрийг нь илүү их дэмжиж худалдаж авдаг те. Тийм байх юм бол ядад дотооддоо одоо бид нар хөрөнгөө цуглуулах боломжтой те. Тэгээ мөн дээр нь дизайнеруудыг дэмжиж баг зэрэг ингээд юу гэм одоо харьцангуй яг улсаас дэмжлэг үзүүлээ тэгээд ингээд жижиг дунд бизнес дэмжлэг үзүүлгийг харьцангуй энэ тал дээр нэлээд төлхөө ажиллаад байгаа л да. Гэхдээ энэ ингээд илүү их ингээд цаашаа яг ингээд бодит зүйл болгоо хэрэгжээд явах юм бол яг боломжтой зүйл бол байгаа гэж хараад байгаа. Хүн болгон үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэдэг тийм үзэл бодол сэтгхүйд нь тодорхой бага хэмжээгээр ч болсон суучих юм бол тэ ядаж би нэг юу гин төрөвч авлаа гэхэд одоо юу гин гадны зүйлийг дэмжиж ингэж худалдаж авахтаа биш тэ үндснийхээ одоо юу гин арьс идэлүүдийг ч юм уу худалдаад авъя гэдэг тийм бага зэрэг сэтгхүй хүн болгоны одоо оюун бодол тийм сэтгхүй суучих юм бол энэ илүү ингээ хурдтай хөгжих боломжтой. Тэгээд чанарын хувьч гэсэн яг үйлдвэрлэгчд маань өөрсдөө чанар дээр нь хангалттай ажиллаад тий. Тэгээд хэрэглэгчд маань ч гэсэн харьцангуй чинь энэ тэндээс орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээс Монгол хүний одоо гараар урсан бүтээгдэхүүн чанарын хувьд илүү байгаа гэж би өөрийнхөө зүгээс бодож байгаа. Тэгээд чанараа бодсон ч тэр тэгээд бүх зүйлээ бодсон ч тэр хүн болгон үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь хамгийн зүйтэй. Хамгийн нэгдүгээр чанар дээр анхаарах хэрэгтэй. Тэ чанар үнэхээр сайн чанарын одоо гадаад зах зээлд өрсөлдөхүйц тийм чанартай байх юм бол гадаад зах зээл рүү гаргах хангалттай өргөн боломж байгаа гэж хараад байгаа. Жишээ нь хүн болгон одоо юу гэх хятад те Оростойгоо ингээм хамтарч ажиллах ерөнхий гарцыг олоо харцсан байгаа. Тэрэн дээрээ өөртөө чанараа харьцангуй айгүй сайжруулад тэгэх юм бол өргөн боломж бол биднэрт нээлттэй байгаа. Заавал Орос хэтч гэхгүй те Европын зах зээл биднэрт бол ерөнхий нээлттэй хамгийн гол нь чанар гэдэг зүйл дээр л хамгийн анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Бүтээгдэхүүн эхлээд дуустлаа те маш олон дамжлага дамждаг те тэр болгон дээр одоо эхнээс нь дуустал юу гэх тийм үнэхээр сэтгэл зүрхээрээ тэрэндээ тийм хүнд ингээд илүү сайн чанарын хүрэгчих юмсан гэдэг үүднээсээ хүн болгон бодож ажиллах юм бол тэр бол нөх асуудал байхгүй л дээ. Хамгийн гол нь хүн болгон тэрийг сэтгэлээсээ үнэхээр сайн хийх юм бол чанар гэдэг юм чи угаасаа дагаад